Бараг сар гарan болсон юм шиг байна. Давчвал тэгээ цааштай асуудал өвлжөөрүүгээ нүгээд. Шимчлэгтэй тавтамаар л өнөөдөр бол 10 сарын 25-ны өдөр байна. Тэгээ би бичлэг хийгээгүй бараг сар гарan болсон юм шиг байна. Би өгнөл ингээ хий гэж бодож байсаахгүй. Тэгээ ингээ хийхгүй удаа яваад хахаар бүр хиймэргүй санагддаг юм байлээ заяо. Би өгнөл ингээд цасгүй байхад хий да гэж бодож байгаа л байсан ч одоо өнөөдөр ингээ цас орсон байж гин. Бараг өвөл болсон маа хашин бараг өвөл болсон бах уу. Өнөөдөр өвлийн сар гараагүй зү. Би буруу санаад энэ өвлийн сар болоогүй юм шиг санагдаад байна. Гэтэл цас орсон. Арталт сайхан ингээд адуу байсан шигээ урд үхэр урд хонь ямаа гэл ер нь бол юм байна. Тэгээ би чи өөр юу ясчихлаа. Гэтэ би сонин иржээж магадгүй яагаад вэ гэвэл би эрзэн тусан байгаа. Эрзэн зүгээд жоохон ам ингээд ангааж чадахгүй жоохон сонил юм. Жоохон ангаагаад. Тэгээд би нэрээ дараа сард 11 сард аппарат авахуулах гэж байгаа. Надад айгүй гоё ягаа. Тэгэл одоо ингээд нэг ингээд брейк салан малан гэж айгүй гоё санаа зовж моохгүй байж. Өвөл ер нь та нарт ямар санагддаг вэ? Надад бол ингээд өвлийн илрэл заяа ингээд дөрөв илрэл эдэн штэ. Хавар, намар, зун, өвөл. Өвөл миний сэтгэлд айгүй хамгийн гоё ингээд гоё улирал шиг санагддаг байхгүй ягаад вэ гэвэл уг нь бол ингээд хүүтэй улирал штэ. Гэхдээ миний сэтгэлд айгүй гоё дулаахан санагдаад идэв. Ягаад вэ гэвэл ингээ бүх юм хөдөө бол ингээд өвөл надад таалагддаг байхгүй ингээ төлөө мүлээ бүгд ингээ бэлэн тэг гэртээ галаа түлээл ингээд нэг хийх ажилгүй тэгээд юм байж идэг. Галаа түлээл сайхан байгаал тэгэл хурдан орой болдог тэр нь гоё урт шүн болдог штеп. Урт шүн богин өдөр болдог штеп. Тийм учраас айгу гоё идэх байхгүй. Тэгэл 7 цагт сайхан солонгос кино мөнгө үзээл тэр мөр нь айгуу гоё таалагддаг. Гэтэ би сүүлийн 2 өвөл ер нь бол нэг их кино мэн үзээгүй юм байна дөө. 7-8 дахь анги гисмэстэр хахад л надад өвөл айгуу гоё таалагддаг. Тэр чигээр ингээд сэтгэлд үлдсэн байдیں۔ Өмнөх сард ер нь юу болсон бэ гэвэл сургууль хичээл ороод тэгээд нөгөө тэмцээн уралдаанууд болдсон шүү дээ. Намрын спартакад тэгээд сургуулийн авраг тэг чи өөр юу боллоо? Нэрэ багш нарын баяр болсон. Би монгол хэлний багш болсон. Тэгээд ч өөрнийхэн байгаагүй дээ. Одоо би юу хийх вэ гэвэл заяа. Би хэлсэн. Аргал түлээгээ бэлдээд хоолоо хийгээд ер нь бол тэгнэ. Манай ээж удахгүй ирээсээ. Манай ээж айл нүүлггээр явцсан. Манайхаас өчигдөр нүүж ирсэн шүү дээ нэрээ. Нүүдэл хийгээд тэгээд жоохон ер нь бол нүүдэл хийсэн. Намаржаанасаа өвлжөөрүүгээ нүгээд тэгээд өчигдөр бид нэр нүүж ирсэн. Нүүх ер нь бас амаргүй те. Гэхдээ би ч нэг их юм хийгээгүй. Би тэгтээ өчигдөр жоохон үхэр тууж исэн. Би ер нь яг гэр мэрээ ачилцч мацалтгаад угаасаа нэг амар хүчтэй юм шиг те. Тэгээд жоохон бас туслаа штий. Аашаар юмнууд бас ингэ зөөж мөгөөд. Гэхдээ би өчигдөр үхэр туусан. Гэтэ нэг их туугаагүй нэг жоохон иймхэн туугаал тэгэл ер нь иймхэн шиг жоохон тууж байгаа тэгээ болцсон л доо. Тэгээ хуржиж гэрээ барьсан. Миний ч гэр баримт гэртэй ер нь бол тэгэл сайхан туслаж мослаад тэгэл өнө мөнөд өхөөлөл ингээл тэгэл ер нь бол байж идэх юм. Би өгнөл бичлэг хий гэж бодож исэн чи ерөөсө бас чадаагүй явцны цэнэд дуусаад. Манай энэ ингээ хотноор заяо. Тэнд үхэр заяо. Тэнд ямаа хойно энд адуу. Ер нь бол миний яг ингээд энэ цаашаа бол ингээд бөөн адуу мал 5 хошуу 4 хошуу мал байгаа юм. 4 хошуу 5 хошуу мал гэдэг чинь тэмээл алга. Бусдад нь бол байна. Ингээ эрдэнтэй ярин гэдэг үнэхээр амаргүй заяо. Амаа ингээд бүр ингээ хүчээр нэгээд байгаа болохоор бүр ярмааргүй санагдаад идэгин. Эрдэнэ авчих юм бол буцааж зүүх гэж үний яршигтай төвхтэй байдаг аахгүй. Тийм. Багш нарын баярын талаар жоох ярих уу? Багш нарын баяр бол гоё юм бэлээ. Гоё багш хүн ч ер нь айгу юм гоёч гэжтэй ер нь жоох хэцүү юм бэлээ шүү дээ. Би гэхдээ надад нэгдгээр ингээд орох айгу гоё санагдсан.
Би нэрээ багш нарын баяраар нэг хүүхдүүдийн нэрээ бичлээ. Би ер нь заяа багш нарын баяраар заяа. Өөрөө ямар ч бичлэггүй заяа. Бүр ямар ч бараг зураггүй. Тэгсээр нэ өөрийнхөө бичлэгийг хийж авах гэсэн чинь миний камерны багтаамж дүрийг тэгээд утсаараа хиймээргүй санагдав. Тэгээ болцсон заяа. Надад бүр ямар ч бичлэг авахгүй. Тэгсээр нэ би ангийнхаа жоохон хүүхдүүд зарим хүүхдүүд энэ л бичлэг хийж өгсөн заяа. Ерөөсөө өөрөө бичлэггүй. Айгу балай. Би нэрээ нэг хүүхдүүдийн бичлэгийг оруулна гэдээ авалчихсан шүү дээ. Тэгэд энэний дараа тэр хүүхдүүдийн бичлэгийг би оруулна. Одоо би ер нь ол заяа. Ерөнхийдөө болоо юу яах чинь вэ гэхлээр байна шүү дээ. Аргал хурцөнгөө хийж авъя. Угаасаа өнөөдөр миний хийхээлч өчигдөр манай дүү хийгээд авчихсан бол өнөөдөр би хийж авнаа. Тийм байна. Би нэр айгуу гоё хөл авсан. Энэ камерны хөл авсан. Энд чинь айгуу гоё юм билий. Одоо ёо дээшлүүлээдгий. Ер нь бол нэг юм. Харж гинүү. Энд нэг адуу газ бас тийнд нэг адуу. Тэгэхэд ингээд манай хотод гэх юм энэ хавцаа 3 азар гадуу ороод ирчихсэн байна. Хинх гэдгийг мэдэхгүй. Тэг манай тоглолтуудын зай өнгө нь бүр амар өөрчлөгдсөн. Би одоо танарт харуулъя. Энэ газ энэ тоглолт шал өөр өнгөтэйсэн. Одоо би зургийг нь оруулъя заяа. Арай л өнгө нь өөрчлөгдсөн манай хүний. Би бол танихарг болсон илээ. Тэг манайх зарим хүрээл садгийн. Ер нь өвөл ингээ болчингууд чинь үхэрний нөгөө сүү багсаад ирдэг байхгүй татарчдаг ер нь бол тэгээд би одоо тэрэг тэрч ер нь юу яг үндэ яах чи. За. Одоо сайхан хурцөнгөө хийж авъё. Хурцөнгөө хийж авъя. Энэ цас орсон үед хамгийн гоё нэг зүйл эдэн штэ. Ерөөсө гулгах. Ингээд одоо дээрээс доошоо гулгах ч айгу гоё идэг штт. Би одоо тэгж гулгая заа юм. Энэ хавьд бүр айгу гоё юм гулгадаг ёстой. Үнэхээр гоё гулгадаг тийм газар нь часаашээ. За орой бас байдгийн заа юу. Тэр байна. Тэндээс одоо ингээд доошоо гулгавал үнэндээ гоё идэг. Тэгээд одоо тийш явнаа. Гэтэ жоохон цасан жоохон яатсан л юм байна. Багссан л юм байна. Тэр гулгахгүй хаа баг. Би одоо гэртээ ороод ирлээ. Тэгээ жоохон дулаацж байгаа. Тэгээ гарнаа. Би яг ингэж яах гэж байгаа юм бол. Манай ээж ирж ийн тэгээд тэгэхээр одоо би тэд одоо хоолоо хийж идэх нэ. Ээж намайг хараад энийг л ах шиг байна л да. Наашрал гэж авж ийн. Юм ерөөсөө очиж ирээгүй юм байна. Тэндээс ирж ийн. Тэр мацэлэгтэй. Одоо би дүүтэйгээ цуг гулгах чинь. Тэгээд одоо ч хүүтэн болоод байгаа болохоор энэ малгай өмсөе гэж бодлоо. Яаж гулгахыг мэдэхгүй байна. Ер нь би өмнө жил эндээс нэг гулгаж ирсэн айгу гоё юм. Гэхдээ би энийг их гулв. Надаа энэ яжат энэ жил манайхыг эндээ ингээ хашаа барьсан байгаа хгүй юу. Тэгэхээр тэндээсээ орж ирж явах та энэ хашааг мөргөөд унчих үедээ тийм мэдрэмжгүй ч юм гэж бас бохолтоо. Би тэр дээрээс гулгана. Эндээс гулсхаа болцсон гинэ. Цасан багдаад гулхаа болцсон бол та. За одоо би төлөгээ хийж авлаа. Тэгээд миний бичлэг бүр юу ч байна. Ингээ хөдөө ингээ шим гүнсэн гэдэг бол ер нь бол хөдлөө л да. Одоо би дахиад нэг шуудаа хурцын хийж авна. Манай аав тэндээс сүртэй харж байгаа гэдэг тий. Өлийн үед бэлэнээс сална гэж бол байхгүй. Гар айгуу таардаг. Боллоо.
Одоо надад юусэн ажил байхгүй мэн үү? Аргал хийгээд авчихсан юм байна. Хурдан ч хийгээд авчихсан юм байна. Тэгэхээр одоо би яах вэ гэвэл манайх ингээд уханд оруулж байгаа ямаагаа уханд оруулж байгаа гэхээр юу гэж ярих юм бэ тэрийг одоо. Манай заглаг мэдгүй манай заглаа одоо эндээс ингээд майлаад байгаа байхгүй би та нарт заглагаа харуулъя. Манай заглаа ийм том болсон. Тэрээр одоо энэ яаж сайн онд орно л гэж бодож байгаа. Энэ өвлийг сайн давчвал тэгээ цаашдаа асуудалгүй тийм ээ заглаа. Тийм үстэй намайг хурдан тавил гэдэг шиг за тавья. Үгүй Көөркөн том болсон хүмүүс тийм манай хүн чинь сүүнээс гарч ирсэн. Одоо зүгээр өвсөөр амьдардаг хүн болсон. Ийм том залуу болсон байгаа. Том залууч гэх шиг те. Юу гэдэг байгаа юм бэ те. Нөгөө намар болонгууд чинь нөгөө уханд оруулдээ штэ ямаануудаа. Одоо жишээлбэл одоо хээлтэй болгоно л гэсэн үг штэ. Тэгээд ингээд хоёр ялгцсан байгаа юм. Ямаага тэгсэн чинь энэ хэд маань ингээд нэг хотонд болохоор ингээд нийлчих гээд айгу тэр нь жоохон төвөгтэй маа. Энэ юус зүхтан мухтан гэж мэдэхгүй юм байна уу? Оо зүхтдаг болсон шүү дээ. За тэгээ өнөөдөр ингээд миний бичлэгтэй хамт хийсэнд баярлаа. Ингээд бичлэг маань ингээд дуусж гин. Би нэг иймэрхүү шиг ер нь бол зуны би даалтын 7 хоногоо ингээд ер нь иймэрхүү байдалтай байж гинэ. Тэгээд миний бичлэгтэй хамт хийсэнд баярлаа. Тэгээ бүгдэнд баяртай. За